хуурамч бясалгал. Хажуугаар өнгөрөх хүмүүс наваа гайхаж хараад л би бясалгал хийж байгаа мэт дүрсгээд л утас намайг төвчээртэй нарахгүй бичээд л харин би зүгээр суух төвчээргүй. Яагаад гэвэл би утас биш. Робот биш. Зүгээр л нэг хүн. 20 минут хөдөлгөөнгөө сууж чаддаг өсгүй сармөгчин гэж хэлэл бүрэлээ зохино. Өөрийгөө доохгүй байдалд оруулах дуртай. Харин бусад хүмүүс надад чи ингэж амьдрах ёстой, тэгж амьдрах ёстой, ийм юм хийх ёстой, тийм юм хийх ёстой гэж зөвлөх дуртай. Харин би өөрийнхөө амьдралыг өөрийнхөө амьдрах дуртай. Тэр тэдрүүгээ өхнө гэдгээ санах үед танд алдах юм байхгүй гэдгийг ухаарна гэж Стив Джобс маш гоё хэлсэн байдаг. Харин би таны амьдралыг яах ёстойг хэлж мэдэхгүйч. Өөрийнхөөрөө бай. Сурмаар байгаа зүйлээ сур. Хиймээр байгаа зүйлээ хий. Тайзан дээр гарч орилмоор байвал орил. Бороо орж явахд ганцаараа суугаад ном уншмаар байвал унш. Энэ бол таны амьдрал. Сүүлийн 6 жилийн хугацаанд бясалгал хийхдээ буруу бясалгаж байна. Тэгж болохгүй, ингэж болохгүй гэдэг үгсийг олон хүнээс сонссон. Хуурамч бясалгал гэж юу юм? Жинхэнэ нь юу юм? Би зүгээр л өнөөдөртөө айдсаад авч жижигхэн чамаагүй зориг гаргаж шин зүйл бүтээх гэж оролцсон бол энэ миний хувьд хамгийн том бясалгал. Now let's go have some fun.